Энэ бол манай ирээдүйд бол маш их бүрхэг байна гэсэн үг. Миний бодлоор бол энэ нүүрстэй холбоотой ах л гэж бодож байна. Тэр хүүхдүүдэд асарч өсгөх боломжийн төр үнэлдэг бол ийм нөхцөл байдал үүсэх болов гэж бодож байна. Үзэгчдээ яг одоо өглөөний 8 цаг 10 минут болж байна. Бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагтдаг хүрэлцээрж сурвалжлага бэлтгэж байна. Тус эмнэлэгт хот сүүлийн 24 цагийн байдлаар 5-аас 14 насны 5 хүүхэд угаарсан байдалтайгаар ирсэн бол 4 нь хэвийн гэж буцаж нэг нь одоо хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн төлөв мэдээтэй байна. За сүүлийн 1 сарын байдлаар тус эмнэлэгт 100 орчим хүүхэд угаарсан байдалтайгаар хүрэгдэн ирсэн тухайн эмнэлгийн мэргэжилтнүүд бидэнд мэдээллийг өгсөн юм а. За манайд ер нь бол угаарын ихэнх хортолт ер нь бол жилийн дөрөв улирал тасралтгүй ирдэг. За хүмүүс бодохдоо бол бас 100 ирдэггүй ах гэж боддог. Гэтэл 100 ялангуяа бороо ороод хүмүүс галаан төлөхээр бас угаартаж ирдэг. За өвлийн улиралд бол мэдээж галгаатай холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгддэг. За урчин шөнийн байдлаар бол одоо 5 тохиолдлын 5-аас 14 насны 5 хүүхэд ирээд байна. За 4 нь бол биеийн байдал нь харьцангуй тогтвортой ингээд зөвлөгөө авагдсан байгаа. Нэг хүүхэд нь бол манай дотор тасгар ингээд хөвтсөн байгаа. Одоо 10 дугаар сарын 1-ээс хойш яг хичнээн хүүхэд одоо ингэж угаарсан байдалтай танай эмнэлэгт хүрэгдээд байна. Одоогийн байдлаар бол манайд нэг 75% хүүхэд бол угаартаж ирсэн. Ер нь бол яг шөнө галт түлтэгт үеэр л хөвчлээ. Гэхдээ тэр нь өдөр шөнийн ер нь ялгаа авах болчиход байгаа. Зарим нь угаарснаа мэдэхгүй явж байгаа тохиолдлууд байна. Тэгээ зарим нь бол мэдэнгүүтээ ирж байгаа тохиолдлууд байгаа. Ер нь бол яг үндсэн эмчилгээ бол хүчил рүү эмчилгээ. Угаарсан одоо орчноосоо гараад тэгээ хүчил рүү эмчилгээ болж байгаа. Угаарын ихэнх хортолт маань одоо яг утаа маань одоо хүний нөгөө тархинд илүү их нөлөөлөл тархи гэмтээдэг учраас ерөөсөө үндсэн үндсэн одоо тусламж үйлчилгээ нь бол хүчил төрөгч за тэгээд одоо усанд оруулах одоо тэгээд шаардлагатай бол эмийн эмчилгээ хийх. Тийм ер нь бол стандартын дагуу эмчилгээ үргэлж үзүүлдэг. Тэгээ манад ирж байгаа тохиолдлууд нь харилцаад хүүхдүүд ирж байгаа, хүнд хүүхдүүд ирж байгаа. Зарим нь бол их ихтэй өрхийн эмнэлэгтээ хаш хадны тусламж үйлчилгээ авцсан, дүүргийн эмнэлэгтээ тусламж үйлчилгээ авцсан тохиолдлууд бол ирж байгаа. За угаарын ихэнх хортолтын тохиолдлыг бол хүүхдүүдийг бол манайх л ганцхан авдаг. Том үнийг бол цэргийн төв эмнэлэгт авдаг. Энэ бол одоо яг үнэхээр одоо нэг гамшигын хэмжээнд бол орчод байгаа шүү дээ. Дэлхийд дээр олон хотууд байна, олон магаарын бохирдолтой хотууд байна. Манай Улаанбаатар ерөнхийдөө бол нэг их том хот биш шүү дээ. Тэгсэн хэрнээ бол том хотуудын хэмжээнд маш их агаарын бохирдолтой нэлээд дээгүүр ордог. Энэ бол одоо ард түмний амьдралаа төр засгийн бодлого бол бас ер нь буруу явагдаад байна гэж үзэж байгаа. Тэгээ ер нь хот төлөвлөлтөд бас их буруу байдалтай дандаа ингээд хойтлоос өндөр талаас гэр хорлолоод утаа нэх дандаа хойноос салхи явна урагшаага хот руугаа орж ирнэ. Энэ бол ерөөсөө хин хөнгүүд ганц төр засгийн хэмжээнд ч ерөөсөө Улаанбаатар хотын иргэдийн хувьд бол ерөөсөө гамшигын хэмжээнд. Миний бодлоор бол энэ нүүрстэй холбоотой ах л гэж бодож байна. Чанаргүй нүүрс үснээс ийм асуудал үүсэж ах л гэж бодож байна. За нэгдүгürt нь мэдээж энэ гэр хорооллын төлсний хэрэгцээ мэдээж маш агаарын баримтлалыг бий болгож байгаа. За хоёр дахь хүчин зүйл нь болохоор бага насны гэртээ харгалзах хөнгүү байгаа хүмүүс илүү өртөөд байна гэж штэ. Тэгэхээр энэ дээр эцэг эхийн тэр асархуй эдийн засгийг төр үнэлтгүүтэй холбоотой одоо ийм байдал хүсээд байна. Хэрвээ асархуй эдийн засгийг бүр цаашлаа төр бодлогоороо дэмжиж асархуй эдийн засгийг үнэлээд өгчдөг бол тэнд байгаа хүүхдүүд ийм эрсдэлд өртөхгүй байх магадлал өндөртэй гэж үзээд байгаа. Тэгэхээр асархуй эдийн засаг гэдэг ойлголтыг л төр үнэлдэг болмоор тэр хүүхдүүдэд асарч өсгөх боломжийн төр үнэлдэг бол ийм нөхцөл байдал үүсэх болов гэж бодож байна. Бидний олж авсан мэдээлэлээр нийслэлийн хэмжээнд 4 улирлын туршид угаарын хийд хорцсон гэх дуудлага мэдээлэл тасралтгүй ирсэн байна. Гэртээ дулаацах гэсэндээ галлаж угаарын хийд хорцсон хүмүүсийн тоо гэхэд энэ сарын 8-ны байдлаар 1968 хүрчээ. Энэ бол нийслэлийн хэмжээндх тоо. Гэтэл эдгээр хүмүүсийн 35 нь амиа алдсан байна. Тухайн иргэдийн 30 насанд хүрэгч 3 нь хүүхэд байгаа юм. Иймд нийслэлд гэр хорооллын 210,000 гаруй өрхийн хүүхдүүд ч энэ эрсдэл тохиолдохыг үүсэхгүй. Бид угаарталтын эсрэг үүнд хүүхд өртөхгүй байхад хяналт тавьж чадахгүй.